Дорнод аймгийн нийт хүн амын 5.1%-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн эзэлж байна. Энэ бол өндөр тоон үзүүлэлттэй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулах учиртай. Энэ чүднээсээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөлөд тулгарч байгаа бэрхшээл шийдвэрлэх арга замын талаар тэдний байр суурийг сонсож харилцан санал солилцлоо. Тодорхой хэмжээгээр өөрийгөө илэрхийлэх чадвар болон одоо ажлын байран дээр одоо очиод ажил олгогчтойгоо харилцахтай асуудал үүсдэг учраас одоо тодорхой хэмжээгээр зууршилж чадахгүй зүйл ажиглагдаад байгаа юм. Тэгэхээр бид нар энэ дээр яг хөө хэдгээр хөдөлмөрийн сэтгэл зүйчээр бас дамжуулж, за ажил мөрөгчийн чиг баримжаа олгож байгаа мэргэжлэрээ бас дамжуулж тухайн одоо өвчин бэрхшээлтэй иргэнийг одоо хэрэгцээ одоо өөрийнх нь одоо боломж нөхцөлийг тодорхойлоод тухайн одоо аж ахуйн нөхцөлөд зуршлах энэ ажил руу одоо илүү үр дүнтэй хамруулах гэдэг ийм зорилтыг төвшүүлж байна л да. За өнөөдрийн хэлэлцүүлэгт бол нийтдээ нэг 50 орчим өвчин бэрхшээлтэй иргэдийн одоо төрийн бас байгууллагууд болон иргэд за өвчин бэрхшээлтэй иргэдийг ажил олгогч нар бас оролцож байна. За энэ дээр бол бас дээрээс нь одоо аймгийн татварын хэлэлцээ болон нийгмийн даатгалын хэлэлцээ аймгийн засгийн тамгын газар бас хамтарч ингэ зохион байгуулж байгаа. Ер нь бол аливаа хөдөлмөрлөлийн асуудал бол зөвхөн одоо нэг байгууллага нэг хувь ингэхгүйгээр салбар хоорондоо уялдаа холбоо мэдээлэл хамгийн чухал байдаг. Тэгэхээр өвчин бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр энэ нийгмийн даатгал болон энэ татварын байгууллагаас ямар бодлого баримтлаж байгаа гэдэг талаараа энд хүмүүстээ бас мэдээлэл өгнө. Дээрээс нь өөрөөс нь одоо хөдөлмөрлөлтөнд тулгамж байгаа асуудлуудыг одоо тодорхойлуулах зорилготой ийм одоо хэлцүүлгийг зохион байгуулж байна. Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 44 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд зуучлагдаж байсан бол энэ оны тухайд өнөөдрийн байдлаар 54 иргэнийг ажилд зуучилжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйл буюу 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилуулах хуулийн дагуу 98 байгууллагад 158 иргэн ажиллаж байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил хамгааллын хөтөлбөрийг батлан хөгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн болон эдийн засгийн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан боловсрогдсон учраас бодит үр дүнгээ өгсөн ажлууд хийгджээ. Энэ гэрлэн дохио, дуу дохио, гэрлэн дохио бол хамгийн их тулгымцсан асуудал байдаг юм байлээ өвчин бэрхшээлт. Ялангуяа одоо нөгөө харааны бэрхшээлтэй хүмүүстд бол яг энэ гарцаар орж гарах гарцын асуудал бас өндөрлөлтэй байдаг учраас хүмүүсэд хамгийн их өөрчлөлт үзүүлдэг бүсийн амжилт хэмжээний төв гэдэг юм үү те. Шүр зах дээр бол одоо энэ дуу гэрлэн дохио бол байршсан байна. За энэ оны 19 оны төсөв дээр бас 4 гэрлэн дохиог бол бас тусахаараа төсөв суулгаад энэ бол батлагдсан байгаа. За одоо шинэ зам буюу хойдлын зам одоо ашиглалтанд орох дээр энэ гэрлэн дохиогоо суйрлуулахаар ингэ төлөвлөж байгаа. За түнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтанд хамруулах, эргэн төлөлтөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт хөтөлбөрөх зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадваржуулах ажлуудыг тогтмол зохион байгуулж байна. Тэдний санал хүсэл тулгарч байгаа бэрхшээлээр үндэслэн хөдөлмөр халамж үйлчилгээний газар Европын албаны СЭКИМ цэцэлтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилдаа эрх хож гунааны зардлыг олгох ажлыг туршилтаар хэрэгжүүлж байна. Энэ мэтчилгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэхэд саадулж байгаа асуудлуудыг үе шатаагаар шийдвэрлэх бодлого шийдвэр тусах юм байна.